Хай. Дуугаа эхлэлцгээе. Тэгээ энэ дуунуудын өмнө I love гэж ямар ч их байдаг юм бэ? Харин тийм. 247. Хайрдуулах юм болоо. Би тайзан дээр гарыг асаад гэж гинж минь өргөж хөөлдөө. Энэ бол 10 жил тасралтгүй зүтгэснээ минь шан өрдөө. Үнгүй зүйлэн хорвоо дээр үгүй төлөөсөө төлдөг. Түм үү? Гэсэн шүү дээ. Одоо бараг 11 2 юм. Яа, цаг хугацаа ямар хурдан юм бэ? Хизээ 10 жил болчтой юм бэ? Үргэлж тууштай байсан цагт амьдрал өрөөгөө жөөч бас Үргэлж тууштай байсан цагт амьдрал Өөр өгөөжөөч бас өгдөг. Тууштай л хэрэгтэй л дээ. бид нар ч гэсэн тууштай энэ за. зөөгдөг. Энэ догдомдам official яг л миний Instagram шиг. Урлаг гэдэг зүйл байгаагүй болон хорвоо ертөнц гамшиг. Өө энэ үстэй амар гоё үгүй. Урлаг гэдэг зүйл байгаагүй бол энэ хорвоо ертөнц гамшиг. Яа урлаггүй бол амьдралыг ер нь бол амьдралын гоо сайхныг мэдрэхгүй. Тэгэхээр энэ урлагийн хүмүүс шүү дээ. Яаж ингэж гой сайхан байх гэж хичээдэг. Ингээд бидний зүгээр л хамгийн сүүлийн боловсрсан бүтээгдэхүүнийг үзэж байгаа амар ингээд яахтай юм санагдаж байгаа. Тэр хүмүүс ямар их хичээдэг. Тийм үгээ бичин тийм. Үгээ бичин ажиллуулсан. Клипээ хийн. Ямар санаа хийх үү гэл. Тэрнээс та бүхэн маань тий. Та нар маань тийм амар хүнийг шүүхээсээ өмнө энэ хүний хөдөлмөрийг эхлээд үнэлээд сонсож байгаарай. Тэгээд заавал энэ хүнийг сонсохгүй байсан ч энэ хүнийг муулах шаардлага байхгүй. Энэ хүн ч урлаг хийгээл урлагийн төлөө зүтгэл зарим нь яг тэ урлаг гэдгийг мэдгүй тий. Хипхоп гэдэг чинь урлагаасаа гарч байгаа юм ерөөсөө биш. Урлагийг л түгээж энэ өөрийнхөө дотор ямар байгаа хүмүүстэй гаргаж байгаа л нэг хэлбэр шүү. Тэгэхээр энэ хүний ертөнцийг хүлээж авч болно, авахгүй ч гэсэн болно. Гэхдээ физич ütгэх юм болоорой. Урагш зовслоо зүйтэй. Ийм байсан сая. Wilber спортыг яг л даам шиг. Одоо намайг карьергэн төрдөн бит үү сайхан даам шиг. Яа, одоо намайгаар иргэн танд сайхан даам шиг гэж шүүн. Өргөж бустаа содон байсан урсгал дагуулсэл. Хосон мөрөдөж суугаад мөрөдөл чин хизээж билгүй. Үзэл бодлоо гүнээ санал хэлгүй бол санал нэлгүй. Түг бүтээж чадахгүй болж нэг хөшөөг хизээж. Вау, Түг бүтээж байгаа шүү те гэхдээ дур бүтээж чадахгүй бол чиний хөшөө хинцсэлгүй. Тэр штэ. Энэ хэсэг юусан бэ? Сайхан кинг ярьсан. Өргөж бустаа содон байсан урсгал дагуулсэлгүй. Хосон мөрөдөж суугаад мөрөдөл чин хизээж билгүй. Үзэл бодлоо гүнээ санал хэлгүй бол санал нэлгүй. Түг бүтээж чадахгүй болж нэг хөшөөг хизээж сэлгүй. Хана bands хагасан бас бүтэн сайн. Hustle man I'm a hustle man. Hustle go 24/7. Hana bands хагасан бас бүтэн сайн. Hustle man I'm a hustle man. Hustle go 24/7. Юуны хэдэн жилийн турш үнийг би хийсэн. Нийлээ дурдах боглын хипхоп төвхий хийсгэн. Битэнд явж левел дээр нүгэ хийсгэн. It's my motherfucking money making season. Хийх юмнуудаа хийсэн. Дайснаа дийсэн. Гаднаас ирсэн. Марташ Энэ хийх юмудаа хийсэн, дайснаа дийлсэн гэдэг чинь яг нэг одоо бидний нэг 10 жил байхад CCB одоо нэг цэцэн клип бүүн тийм гэж явдаг гэсэн. Эдгээр л нэг ингээд хоёр өөр төвшнөөс ингээд гарч иж уралдаж байгаа юм шиг хэрнээ яг энэ хүмүүсийн нэг цэг нь хипхоп байсан байхгүй. Яг энэ хүмүүс анх ингээд за бүр анхны түүхэн нөгөө дижитал стопч гэлээ гэсэндээ яг бидний үеийнхний анхдагч бол яг одоо Санд G цэцэж гэдэг юм уу тий. Тэгээ сүүлд бол гинжин орж ирсэн. Гэтэ одоо гинжин бас сүүлийн үеийн хүн биш болчлоо. Одоо 10 жил болсон гэдэг чинь тий. Тэгээ бидний хувьд бол нөгөө нэг яг анх гарч ирж ирснараа ч гэх юм уу анхны өгцөг сайхан тэрнгээрэл яг бидний зүрхэнд байж идэг. Тэгээ десантал аим том гоё орж ирж штэ. Хийх юма хийсэн, дайснуудаа дийлсэн. Гэтэ яг уран бүтээл нэгийг хайхтар дайсан энэ гэдэг байдаг бах. Уран бүтээл ер нь бол хүмүүсийг нэгтгэдэг шүү дээ. Тэгээ уран бүтээл нэгтгэхэд энэ хоёр маань ч гэсэндээ бас нөгөө түүхэн айгүйх байдаг л ах л та. Гэтэ десант ч өөрөө 88 оны хэм мэлээ. Үгүй юм уу? Тийм, гинжин нь болохоор 92 оны хэм мэл. Тэгээд яг хамтраад одоо дайснуудаа дийлсэн гэхээс илүү өөрөө илүү гялалзаж чадсан гэж хэлэх. Тууштай явж чадсан. Тийм.
шүмжиг огтлагдаггүйгээ би хийсэн. Энэ хугацааны туршид надад байсан бүхэн жинхэнэ. Easy lock чиний мэдгэр гинж. Аль дээр Easy lock. Тийм шүү дээ. Эзэлог ч анх энэ нэрээр гарч иржээс аахгүй юм гинж. Оо тийм үү. Яана. Тэгээ энэ гинжигийн жинхэнэ нэр нь юу лээ? Гард гэдэг нэртэй юм лээ. Гард тийм сонсчихсан байна. Энэ хоёрын нөгөө би зур нөгөө хүмүүсээс асуусан чинь би бас нэг хипхопын талаар мэдлэг байхгүй шүү дээ. Асуусан чинь Гинжин Десант хоёрын хамгийн анхны хамтрал нь нөгөө Midnight гэсэн гэсэн. Midnight чинь бас нэлээд олуулаад байсан. Гэтэ нөгөө эсвэл тэр үедээ бас юу яаж гарч ирж чадсан шүү те. Гоё. Эмэгтэй хүний тухай бас яа нэг тийм зүйлийн тухай айгу гоё дуулсан гэх юм уу. Тошоромноос босон босотосоо гүсэн. Донод болоо гэнтогломод нийлээ төвцөө гарсан. Чи бид ялгаагүй үндэ багтаа хугацааг зарсан. Тэндээс тавцсан гарах гэж асар олон нухчаг давсан. Мөнгөнд дизээ захирдаагүй би бол өөрөө мөнгө. Ясны төлөө ажиллаж студид өдрийг өнгөрөө. Чиний яриад байгаа бизнес миний хасал ажиллагаа. Чиний ажиллаж байгаа миний унтах бас л ажиллагаа. Өргөж бусдаас одон байсан урсгал дагуулсэл. Хосон мөрөдөж суувал мөрөдөж чил хизээж билгүй. Үзэл бодлоогүй нэ санал хэлгүй бол санал нэлгүй. Түг бүтээж чадахгүй бол чиний хөшөөг хизээж сэлгүй. Хана бэнс хагасан бас бүт. Ингээд залуучуудаас үг хэлж өгöd байгаа байхгүй тий. Тийм яг энэ хоёр нөгөө миний бодожоор яг бусад рэпруудыг бодох юм бол хоёрын хооронд нөгөө хайр дулаал дуусчихгүй. Яаж л өгзөгөө дуулж байгаа бол тэр өгзгийг яагаад юм бэ? Монголд бол өгзгийг нэлээд сайн дэлгэрүүлж өгсөн юм нэг. Дээрээс нь Десантын би гэхдээ сүүлийн үед үнийг хэлэхэд Десантын дууг сонсоогүй зэ. Тэр нөгөө сүүлд нэг юм клипинд би санаж байна нэг юм амар олон гадаадтайгаа монголчуудтай нэг хаана юм. Тийм. Тэр мэндрэн аюу гоё юмсан. Нөгөө хинтээ бас тэр Маратэй зүг дуусан дуу нас гоё юмсан шүү дээ. Тэгээд нөгөө одоо энэ Десант ч бас хүүхдүүд ер нь гаргаж ирээд байгаа юм шүү. Одоо үс ах нар нь тэгээ гаргаж ирж Монгол цэцээжийн гинжинд ер нь бол яадаг гэсэн шүү дээ. Зааварчилдаг гэсэн шүү дээ. Hustle man, I'm a hustle man. Hustle go 24/7. 100 bands on 100 bands. Hustle bus boot insane. Hustle man, I'm a hustle man. Hustle go 24/7. Машин угаасаар болчихлоо. Энэ нөгөө хаасайгүй 24/7 гэдэг байгаа нь болохоор одоо яг урлагийн төлөө өөртөө хийж байгаа төлөө 24/7 зүтгэж байгаа гэдэг л дуулж байгаа юм шиг байна. За гинжим болохоор одоо ингээд дуунууд нь ихэнх нь ер нь жоохон гадаад хэлтэй байдаг шүү дээ, англи хэлтэй. Тэр нь болохоор өөрийгөө дэлхийн зах зээлд зарах маркетинг яваад байгаа байхгүй юу? Зөвхөн монголоор дуулахаар одоо энэ монгол хүмүүс л ойлгох шүү дээ. Тэгээд Десант Гинжин хоёртаа баяр хүргэе. Гоё доо байна. Тэгээд энэ би нөгөө түрүү яг реакшн эхэлж яхад нөгөө 24/7 гэдэг нь уншаад хайр дуулахын дээ гэж бодсон чинь шал өөр өнцөг байлаа. 24/7 ажилдаг тий 24/7 хипхопын төлөө байдаг. 24/7 одоо урлагийн төлөө, урлаг Монголд өгчхийн төлөө байдаг хүмүүс юм байна. За тэгээд энэ удаагийн реакшныг дуусгая. Баяртай. Bye.